Та бүхэнд санал болгох шинэ бүтээгдэхүүнүүдийн талаар ярилцъя. Зарим бүтээгдэхүүнүүд нь эхэлж нэгийг хэрэглэсний дараа хэрэглэхэд тохиромжтой. Илүү үр дүнд хүрэгч тохиолдлууд байдаг. За жишээлбэл Future-ийн аргаар хандалсны дараа эсвэл шингэний аргаар хандалсны дараа гарсан дээжний уусамлыг EMR сорбент бүхий тюб рүү хийн. SPE тюбэнд өөх тос ялгарах процесс явагдана. EMR өөх тосны тюбүүдэд 1 грамм орчим хандлахад шаардагдах бодис агуулгадана. Сорбентийг идэвхжүүлэхийн тулд ус хэрэгтэй гэж би түрүүн хэлж байсан. Тэгэхээр энэ усыг дараагийн шат буюу угааж цэвэрлэх алхмын дагуу энд үзүүлсэн байдлаар салгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл зөвхөн ус төдийгүй бусад усанд ууссан хэрэггүй нэгдлүүдээ салгахад энэ алхам тусалдаг. За мөн энд үзүүлсний дагуу хоёр сонголтоор энэхүү алхмыг гүйцэтгэдэг. Нэг нь магнезиум сульфат болон натрийн хлорид агуулсан центрифугийн тюбийг, нөгөөх нь ууданд савлсан магнезийн сульфатыг ашиглан дээжийг цэвэрлсэний дараа хроматографийнхаа багнанд тарьж оруулах болно. Энэ дэлгэцэн дээр бид нарын хамгийн сүүлд хэрэглэсэн нирай хүүхдийн тижээлдэх афлатоксины хэмжээг тодорхойлсон шинжилгээний үр дүнг харуулж байна. Энэхүү аргачлалыг танилцуулж байгаа хэвлэлийн дугаарыг эндээс харна уу? Үүнийг ашиглан энэ мэдээллийг сайтаас амархан олж авч чадна. Яг энэ шинжилгээнд Proshel 120 SPC18 гэсэн багныг ашигласан байна. Тэгэхээр энд юу үзүүлж байна вэ гэхээр тижээлийн матрицыг ямар ч дээж бэлтгэлийн аргаар цэвэрлэж бэлтгэлгүйгээр дараагийнх нь уламжлалт Future-ийг C18 PSA DSP-ийн аргаар дээжийг бэлтгэсэн. Мөн EMR липидийг ашиглан дээж бэлтгэлийг хийсэн гэсэн 3 өөр дээжийг оруулахад гарч байгаа хроматографийн үр дүнг харьцуулан харуулж байна. Эндээс харахад нэлээд их интерференц буюу саадуудын пикүүд гарч ирж байгаа боловч харин EMR липидийг Future-тэй цуг хэрэглэсний дараа үр дүн сайн байгааг шууд харж болно. Тэгэхээр бид нар дээжийг бэлтгэх талаар ярилцах явцад хамгийн энгийн арга болох дээжийг шүүлтүүрээр шүүхээс эхлээд тусгай зориулалтын бүтээгдэхүүнүүд болох EMR, Futures, давсаар хандлах зэргийг хэрэглэснээр бид нар дээжнээс маш их хэмжээний матрицыг салгах боломжтой болж байгааг харлаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хэдий чинээ шинжлэх гэж байгаа дээжин дэх матрицын агууламж бага байснаар төдий чинээ бага ачуулал буюу бохирдлыг бид нар багажны гол эд ангууд болох багн, детектор, масс спектр руу оруулж үүний үр дүнд интерференцийн болон сигнал, шууганы харьцаа багасч илүү сайн наривчлал бүхий үр дүнг гаргах боломжтой болгож байна. Дүгнэж хэлэхэд шинжилгээний үр дүн болох хроматограф нь илүү сайн ойлгомжтой байснаар шинжилгээний үр дүнг уншиж тайлахад бага хугацаа зарцуулж тохиргоо хийхийн тулд олон дахин дээжийг багажаар уншуулах шаардлага багасах гэх мэтээр давуу талуудтай. Энэ бүхэн эргээд таны цаг зав, мөнгийг хэмнэх болно. Мөнгийг хэмнэхтэй холбогдуулан хэлэхэд шинжилгээнд оруулж байгаа дээжүүд цэвэршилт сайтай байснаар багаж тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ шаардах нь багасч ингэснээр мэдээч хэрэг багажийг бүрэн дүүрэн ашиглах боломжтой болж бусад сэлбэг урвалж бодисууд засварын үйлчилгээнд ч зарцуулах санхүүжилтүүд хэмнэгдэнэ. Ялангуяа багаж нь ажиллахгүй байснаас болоод юунаас болсныг мэдэхгүй, хаанаас эхлэхээ мэдэхгүй болчихгүй олон тохиолдолдгийг мэдэгдэхүйц бууруулж чадна гэд ойлгочих хэрэгтэй. Багаж ажиллахгүй болсон гэмтлийг олох нь зарим тохиолдолд маш их цаг хугацаа зарцуулсан ажил болдог бөгөөд түүнээс гадна зардлын хувьд ч гэсэн тийм хямд биш тусдаг. Мөн багаж тоног төхөөрөмжөө ашиглахгүй хүрэх, ашиглах сонирхолгүй болох ч тохиолдлууд гардаг. Тийм учраас хамгийн энгийн арга болох дээжээ сайн шүүхээс эхлээд Futures, Desp зэрэг дээж бэлтгэлийн сонгомл аргуудыг ашиглаж дадснаар та цаг хугацаа болоод санхүүгийн их хэмнэлт гаргана шүү. За ингээд би яриагаа Ritад шилжүүлье. Алекса, баярлалаа. Уучлаарай. Манай энд хүчтэй бороотой байгаа учраас та бүхэн тэнгэр дуугарах зэрэг дуу сонсож магадгүй шүү. За ингээд багаж тоног төхөөрөмжийнхөө танилцуулах хичээлийг үргэлжлүүлж автомат дээж оруулагчийн талаар ярилцъя.
Одоо бид нар Алексийн бэлтгэсэн сайхан цэвэрхэн дээжийг багажинд оруулах гэж байна. Автомат дээж оруулагчийг ажилуулгатай холбогдоод заавал анхаарлаа хандуулж байх шаардлагатай багажны 5 эд анги байдаг. Эдгээрийг нэрлэвэл эхлээд дээжийг багаж руу шипризээр тарж оруулах зүү, капиллярын хэсэг, зүүнний суурь хэсэг, багажинд оруулах агуулгын роторын жиргэвч, хэмжих хэрэгслийн хавхлаг. Багажинд оруулах хавхлаг дотор роторын жиргэвч илэгдэж мууддаг учраас гарын авалгын заасны дагуу роторын жиргэвчийг ойролцоогоор 30,000-аас 40,000 дээж оруулсны дараагаар сольж байх шаардлагатай байдаг. Заримдаа үүнийг тодорхойлоход хэцүү байх юм бол шингэн гоojсон, дуссан эсхийг шалгаад хэрвээ ийм тохиолдол илэрвэл асуудал үүссэн байна гэдгийг мэдэж болно. Энд бид нар роторын жиргэвчийг харж байна. Энэ элэгдэж муудснаас болж шингэн гоожих, нэвчих зэрэг асуудлуудыг үүсгэж болно. За мөн түнчлэн үүнээс болж дээжний урсгалд асуудал үүсгэнэ. Энэ талаар дараагийн слайдн дээр ярилцъя. Тийм учраас роторын жиргэвчийг солих шаардлагатай болдог. Дараа нь бид нар хэмжих хэрэгслийн дотор байрлах хэмжилтийн жиргэвчийн талаар ярилцъя. Энэхүү хэмжих хэрэгсэл нь тариурын хавхлагын эзэлхүүний хэмжээ бөгөөд яг үнэндээ бол энэ нь лофны хэмжээ биш юм шүү. Хэрвээ автомат дээж оруулагчийн ажиллагаа хэвийн биш, алдаа зааж байвал голдуу энэхүү жиргэвч нь элэгдсэнтэй холбоотой байдаг. Өөр нэг анхаарах зүйл бол автомат дээж оруулагч гадны ямар нэг зүйлээс бохирдох магадлалтай. Тийм учраас дээж оруулагчийн бүхий л эд зүйл болон ангиудын ашиглалтыг шаардлагын дагуу цаг тухайд нь техникийн үзлэг шалгалтыг хийснээр олон удаагийн дээжийг оруулах явцад үүсч болох бохирдлуудаас сэргийлэх ач холбогдолтой. Эдгээрээс түгээмэл тохиолддог зарим жишээг дурдвал зүүнний гадна талын хэсэг. Зүүнний гадна талын хэсгийг сайтар цэвэрлэж байх. Зүүнний суурь нь хуучирч гэмтэх, дээж оруулах хавхлагын роторын жиргэвч муудах. За эсвэл сайн сууж өгөөгүй байх. Мөн дээжийг багажинд шахаж оруулж байгаа зүүнээс гарч байгаа дээж бүтэн орж өгөхгүй. Эсвэл жиргэвч нь элэгдснээс болж дээж гадна талаар асгарах зэрэгээс болж өмнөх дээжүүд нь дараагийнхаа дээжийг бохирдуулах магадлалтай байх боломжтой. Хэрвээ зүүг тариурт сайн тааруулж суулгаагүй бол гадуур асгарах. Түүнээс болж бага хэмжээний өхмөл эзэлхүүнийг үүсгэн энд харуулсны адил ингэснээр бүх дээж нь орохгүй үлдэх. Дараагийн шинжилгээний дээжийг бохирдуулах. Мөн хроматографийн пикийн хэлбэр дүрс өөрчлөгдөхөд хүргэдэг. За бас ротор нь илэгдэж хуучирснаас болоод дээжний үлдэгдэл хуримтлагдах. Роторын орчинд зураас шалбархай гарсан бол бас асуудлуудыг үүсгэж болзошгүй. Тийм учраас энэ бүх асуудлуудыг мэддэг байж багаж тоног төхөөрөмжийнхөө үйлчилгээг тогтмол сайн хийж байх шаардлагатай. Зүүнийхээ хажуу талуудыг маш сайн угаах. Мөн зүүнний суурь нь хуучирч муудсан, ан цав гарсан эсхийг шалгах. Хэрвээ гарсан бол тэнд ямар нэг дээжний үлдэгдэл наалдсан эсэх. Мөн ротор чинь хуучирсан бол бас дээрх зүйлүүд тохиолдож болох учраас жаахан ч гэлтгүй жижиг зүйлүүдийг сайн хянаж байхгүй бол үүнээс болж дээжинд гадны бохирдол орж шинжилгээний үр дүн пикийн хэлбэр хэмжээ өөрчлөгдөхөд шууд нөлөөлөх болно.